За сайн уу. Анхны видеос үзлэнгээ гаргаад баяр үргийн найзтай. За баярлалаа. За найзынх насаад хоёр асуулт байдгийг. Тэгээд эхний асуулт таны дуртай уран бүтээлч юм бэ? Урлагийн альч төрөл ажиллана, дэлхийг ажиллана, Монголыг ажиллана. Юу штэ Сапа гайтгаас Ямар чиглэлээр уран бүтээл хийдэг юм бэ? Дуучин байгаа. Дуучин. Яагаад дуртай болсон юм бол? Тэгээ ер нь бол бүх юм супер штэ одоо бүх одоо нэг тавилтууд нь гэх юм уу одоо юу гэх юм. Хаанхаа уран бүтээлч? Гарма. Ста мэдгүй хүн байна гэж сонсч үзнэ. Down to the bottom of the well. Хоёр дахь асуулт. Таны авахыг хүсдэг уран бүтээл юу вэ? Эсвэл үзэх үсдэг одоо тоглолт ч юм уу те? Дэлхийг ажиллана, Монголыг ажиллана, урлагийн альч төрөл ажиллана. Хэмштэй. Тоглолтын үзэх үсдэг ч юу? Тэ тоглолтын үзэх. Яагаад? Ер нь герман амлаг үзэх дуртай юм да. Мэдгүй нэ Германда ч байнгүй мэдгүй. Ер нь надад таалагддаг л үзсэн тоглолтын үзчихээс боловч л тол. Тийм бүтээл яаж явахдаа сонсоод идэв үгүй юу? Сонсон шүү дээ. За үзлэнгээ гэсэн баяр үргийг. Du hast mich gefragt, und ich hab nichts. Willst du bis der Tod bescheidet, Treue sein für alle Tage? Nein. Willst du bis der Tod bescheidet, Treue sein für alle Tage? Үзлэнгээс одоо ямар бүтээл юу таалагдав? Тэгээд хуваалцвал. Би яг Огиго энэ үзлэндээ бэлдэж яхад нь бас Мерсер урлагийн дээр нь очиж исэн. Тэгээд тэр дундаа яг өнөөдрийн үзлэн дээр бол тэр өвгдийн одоо нутгийнхаа Огийн маань дунд говь. Тэгээд дунд говийн нутгийнхаа өвгдийн тэр дурсамжуудыг яг модон баримтлаар бүтээж хийсэн тэр бүтээлүүд бол маш их сэтгэл хөдлөсөн тийм бүтээлүүд байлаа. За найзынх нь үзэсгэлэн гарсан байна. Сэтгэл маань үзэсгэлэнгээ гаргаад үнэхээр гоё үзэсгэлэн гарсан байна. Найзтай баяр хүргэе. За найзынх нь асуудаг хоёр асуулт байдیں۔ Тийм. Мэдэн дээ. За таны дуртай уран бүтээлч юм байна. Миний хамгийн дуртай уран бүтээлч гэх юм бол өндөр зан онцрийнхаа бүтээлүүдийг нэлээх шүтэж явдаг да. Цагаан ноон дээр одоогоор тэр нөгөө химний нууцыг тайлж чаддаг байгаа шүү дээ. Зис гойл эдний төмөр эдний хооронд нь тэр үед яаж гагнажсэнийг одоогоор нууцсан тайлгдаг байгаа. Тэгээ эмэгтэйний тэр гоо сайхан тэднийг ямар гоё яруулсан гэдэг. Тэр утгаараа өндөр шүтээ урал талаас нь шүтдэг. Тэгээд бас нөгөө нэг уран бүтээлч хүнийхээ хувьд бас хийц юуг нь харж хүндэлж явдаг да. Хоёр дахь асуулт. Таны авах хүсдэг уран бүтээл юу вэ? Би нөгөө нэг сюрреализмыг бас нэлээд сонирхдог. Сэлвадор Далигийн ажлууд тэгээд зүүцэн бэлгийн тиймэрхүү сэдвтэй ажлууд хийхийг өөрөө бас хүсдэг. Тэгээд би өөрөө нөгөө үндэсний урлагийн хүн болохоор нэлээд чөлөөтэй задарч гоё юм хийж бас сайн болоогүй байгаад байна. Тэгтээ хичээдэг. Тэгээд Сэлвадор Далигийн ямар ч хамаагүй нэг уран бүтээл авахыг хүсдэг тий. Мөрөөдөл бэлг болтгой. Баярлалаа. Тун жаргалаа явж жоохон бас уран бүтээлч юм уу? Яриул. Хог маань өөрөө тийм
ялцчгүй одоо миний ойр дотны хүмүүсээс хамгийн одоо нутаг нуурынхаа одоо сэтгэлгээг хадгалж яваа. Тэгээд юугүй нэг хотчиж цемент асфальтчаагүй юугүй төмөрчөөгүй тэгээд ингээ өөрийгөө алдахгүй яваа бас нэг үе маань байгаа. Silliness and the beast that is raging inside.